Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар болон хөтлөгч Мөнх Цулмын нэвий шинэ дугаараа хүрэхээр студид бэлэн болсон байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107.9-оор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг хүнсэн нэм эмийн хүнс байвал цогцолтой Хямлай брендing аль бие усны дистрибьютор Цахиур Төмөр сайн хүнсээр сайхан амттай үргээтэй Холли компани ивент итгэн та бүгд түргэж байна. Өглөөний минь Өглөөний минь. За хоёул өнөөдөр хаашаа ямар цаг хугацаа руу аялах вэ? 1918 оны Европт явж очино. За цаг хугацааны баримжаа олгохын тулд ер нь Монголд ямар үйл явдалтай ямар цаг үедээ давхцаж байгаа вэ гэдэг талаар нэг хэлдэг штэ тий. Нэвтрүүлгийн минь уламжлал болж явж байгаа. За энэ бол яг одоо 1919 онд гэдэг чинь одоо Сүүшүжаны цэрэг Хятадын Сүүшүжанаар тэргүүлсэн Хятадын зэрэг орж ирээд Монголын автономит төгсдөгсөн богд ханд Монгол улсыг татан болгосон. Одоо 2 жилийн хугацаанд Монголын төрийг авсан нэг тийм цаг үе байгаад байгаа. Энэс яг 1 жилийн өмнө гэсэн үг. Тэгээд өмнө нь Вестер Чинги гэж хүн одоо Монголын автономитыг устгах талаар яриа хэлцээр өрнжсэн үе. Тэгээд давхцаж байгаамаа. Ардын хувьсгалаас 2 жилийн өмнө гэсэн үг тийм. За 1918 он гарч дэлхийн 1-р дайн дуусах тийш хандж байваа. Гэвч дэлхийн зовлон үгээр дуусах болоогүй ээжээ гэж. За яг одоо дайны бүх одоо үхрийн сүүлэн дээр хотдог гэдэг шиг те. Яг дайны сүүл үед гарч ирсэн энэ нэг аимшигт Испани Тому гэж одоо 20 дугаар зууны аимшигт хөнөөлт тахлын талаар өнөөдөр нэвтрүүлгээр ярих гэж байгаамаа. За энэ нэрнээс л буруу бол явчихж байгаа юм л та. Испани Тому гэдээ нэрлэлсэн. Яагаад ингэ нэрлэлсэн бэ гэхээр одоо дэлхийн 1-р дайнд одоо Испани улс чинь нөгөө нейтрал буюу түндэг баримтлсан байр суурьтай оролцсон аль нэгний талд Австри-Өнгөрийн талд ч ороогүй, Отоманы талд ч юм эсвэл холбоотнуудын юуны талд Англи, Францын талд ч ороогүй. Тэгэхээр одоо ороогүй байсан 1-р тэр 2-р харьцангуй чөлөөт хэвлэлтэй байсан. Одоо цагаан террорист Франциско Франкогоос өмнө гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр харьцангуй чөлөөт хэвлэлтэй байсан учраас нөгөө нэг Томогийн дэгдэлт нас баралт аюул ослын талаар харьцангуй тогтмол мэдээлээд идэв гэсэн учраас энэ Испанид л гараад байгаа том юм байна гэсэн одоо тухайн үед нийтийн буруу ойлголтоос болоод Испани Тому гэд нэрлэлсэн юм байл. За яг голомт Томогийн одоо цар тахлын голомт нь хаана байсан бэ гэдэг тал дээр одоо ч гэсэн маргаантай байдаг. Зарим нь болохоор Америк нэгдсэн улсын Канзасаас гарсан гэдэг, зарим нь Францын одоо баруун фронтоос гарсан гэдэг, зарим нь болохоор бараг л тахал болгоны Хятадаас гардаг гэж дэрлэгээ явах гэдэг хэлэх гээд байдаг шүү дээ тий. За тийм одоо голомт нь тодорхойгүй нэг тийм том байсан юм байна. Энэ ч бас нэг харьцангуй 20 хэдийгээр бас 20 дугаар зуун гарцсан ч гэсэн шинжлэх ухаанд харьцангуй орчин үеийн биш байгаад байгаа шүү дээ тий. Тийм тэгэхээр тэр тал дээр асуудалтай маргаантай байд юм билий. За шинжлэх ухааны нэршлэр нь гэвэл H1N1 Томогийн А вирус гэж байгаа. За тухайн үед гарын гутан тэгж нэрлээгүй. Энэ чинь сүүлд яг 1930-аад онд ингэж тодорхойлсон. Тэр чинь бараг инфлюенза буюу одоо Тому гэдэг нэршил нь бараг тэр үед анх гарч ирсэн байгаа. Тэгэд яг генийн одоо юуг нь одоо хэлхээгийн тодорхойлох нь бол бүр хамгийн сүүлд 2005 онд ингэж одоо эцсийн байдлаар тодорхойлсон гэж явд юм байлээ. За тэгээд энэ одоо 1918 онд энэ айхтар Тому гарахад вакцин гэдэг юм угаасаа байгаагүй. Вирусын эсрэг юм гэж байгаагүй. Бактери бүр пенициллин ч байгаагүй. Тэгэхээр ч одоо пенициллин чинь одоо Александр Флеминг 1928 онд анх гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ яг бактери энэ чинь вирусын гаралтай өвчин байгаад чи ягаад бактерийн одоо эсрэг пенициллинийг дурдаад байна вэ гэхээр одоо нөгөө эмчнэр манай ингээд үзэгчтэй анзаарч ирсэн бол вирусын гаралтай өвчин одоо үүсчихэд байх чинь бактери эсрэг антибиотик бичиж өгöd. Тэр чинь нөгөө нэг дархлаа бактери 2 дахь шалдвар гэж байгаа шүү дээ. Тэгэхээр вирусын халдвар орсон байна. Дахиад бактерийн янз бүрийн 2 дахь шалдвар байхад тэр одоо халдварыг дарснаар одоо цэргээр төсөөлөх юм бол бактерийн халдвартай тэмцэлдэх байсан цэргүүдийг одоо цусны цагаан эсүүдийг тэднийг юутай одоо вирусын халдвартай тэмцэхэд чөлөөлж өгөх зорилгоор тийм эмчилгээ ер нь бичиж өгöd. Тэгэхээр тийм учраас энэ пенициллин ч гараагүй байсан буюу бактери 2 дахь халдвартай тэмцэгч боломжгүй байсан үе шүү гэдгийг энд давхар хийлээд байгаамаа. За Тому тарахад нэрмээс болсон нэг хамгийн том хүчин зүйл нь дэлхийн 1-р зууны
дайны төгсгөл буюу цэргүүд одоо гэрлүүгөө буцаж байгаа. Тэр одоо тээвэрлэлт болж таарад байгаа. Шилжилт хөдөлгөөн бол шилжилт хөдөлгөөн яг бүр өргөн хэлбэрээр дэлхийд даяар байгуулж байгаа шүү дээ, байгуулагдаж байгаа тэр үед. Анхны дэлхийн дайн болчиход байдаг те. За Европт хоёр цэргүүдийг хот хооронд төвлөж эмнэлгүүд одоо шархтан мархтан ч эсвэл янз бүр өвчтэй хүмүүс ингээл эмнэлэг дамжуулаад сайхан тараагаад явцсан л байгаа. За ихэнх улсын хэвлэлүүд одоо самуунд иргэдийн дотор самуунд игтэхгүй дээрээс нь цэргийн сэтгэл санааг унахын тулд энэ томоогийн талаарх мэдээлэл нууж ирсэн. Бараг Лисбоноос бусад газарт бол ингэж яг бодиттой шударгаар мэдээлжсэн тохиолдол бараг байхгүй байгаа. За тэгээд одоо 3 дэгдэлтээр 3 давлгаагаар энэ Испани том явагдсан. За хамгийн ихнийх нь 1918 оны их хүн гэж байгаа. За энэ ихний дэгдэлт нь за Америкийн нэгдсэн улсын Канзасын одоо Кэмп Фанстон гэдэг одоо цэргийн хүрээ тэндээс гарсан гэдэг. За Францын өрөнд фронтоос гарсан гэдэг. За энэ Испани том болохоор за нэг дэлхийн нийтээр нэг 3 давлгаа 3 дэгдэлтээр явагдсан гэж үздэг. За хамгийн ихнийх нь 1918 оны буюу одоо ихний дэгдэл гэж байгаа. 18 оны ихний үе. Америк нэгдсэн улсын Канзасын Кэмп Фанстон гэдэг одоо цэргийн хүрээнд гарсан. Францын өрнөд фронтод гарсан. Европт Америк нэгдсэн улсын иргэдийн дундаас гарсан гэж. За тэгэхээр энэ ихний дэгдэлт нь болохоор нэлээд хөнгөн хэлбэрээр явагдсан гэдэг. Зүгээр нэг улирлын томнууд байгаа шүү дээ. Жил болгоо ингэ шинээр ингэ вакцин гараад орчин үед бол шинээр вакцин гараад явж идэг улирлын том байгаа. Тэр томноос ер нь төдий онц ноцтой биш байсан гэдэг. За энэ жилийн том одоо улирлын том маань ер нь жоохон хүндхэн байх чинь вэ гэх маягаар л явагдчихсэн гэсэн. За тэгээд 5 дугаар сард одоо энэ чи хавар нь гараад тэгээд 5 дугаар сар гэхэд дэлхийн ихэнх твд ер нь ажиглагдсан гэж. Хойд Африк, Инд гэх зүүн Азаар энэ төрлийн том ер нь ажиглагдсан гэж байгаа. За 1918 он сүүл үе намар болсон чинь одоо яг одоо намраас өвлж шилжих үе чинь томоогийн хамгийн ноцтой юу байдаг шүү дээ. Энэ бол идэвхтэй юу гэж ярьдаг. Хоёр дахь дэгдэлт нь энэ үед гарсан. За зуны хугацаанд мутацид орж исэн тэр вирус маань одоо маш аюултай хэлбэрт орсон. Гинт одоо маш аимшигтай болж хөрсөн. Зүгээр л улирлын том хэлбэртэй явж исэн. За 8-9 дугаар сард Францын Брест, Сьерра-Леоне Фритаун, Америк нэгдсэн улсын Бостонд асар хүчтэй дэлгэрсэн. Ингээд одоо ганцхан сарын дотор энэ чинь одоо 8-9 дугаар сард одоо хамгийн ноцтой дэгдэлтүүд саяны хэлсэн газрууд гарсан гэж байна шүү дээ. Тэгтэл 10 дугаар сард буюу ганц сарын дотор бараг дэлхийд даяар тархацсан. Энэ одоо аюултай хэлбэр нь. За тус оны хаврын тохиолдлуудаас ялгаатай залуу чирэг хүмүүс гайхмаар олнороо нас орж эхэлсэн. За ингээд сарын дотор Индх, Хятад, Японд цоо ирүүлсэн залуу чирэг хүмүүс олон мянган нас барж эхэллээ гэж. За энэ ерөөс гол аюул нь энд байгаа. Энэ яг ямар ч үстэй гэдгийг одоо хэсэг байж байгаад тайлбарлах юм. 1918 оны 11-р сарын 11-нд одоо дэлхийн нэгэн түүхэн үйл явдал болж байгаа шүү дээ. Одоо дэлхийн 1-р дайн одоо үндсэндээ дуусчихна гэсэн гал зогсоосны баяр гэж тэмдэглэдэг. Одоо энэ тэнд маш олноороо тэмдэглэсэн шүү дээ. За энэ баярууд бол дэгдэлтийг асар хүчтэй эрчимжүүлсэн. Тухайн үед одоо нэг тархал дэгдэлтийн талаар ойлголт шаардсангүй бага байж тээ. За ингээд 1919 онд болсон 3 дугаар дэгдэлт нь болохоор өвөл хавар болсон өвөл за үргэлжлүүлээд хавар болсон энэ дэгдэлт нь 2 дугаар дэгдэлт шиг бас аюултай биш. За энд болохоор нэг харамсалтай юм болохоор одоо Австралид болсон байгаа. 1-2 дугаар дэгдэлтийг одоо даваад гарчлаа дэлхийн нийтээр одоо энэ цар тахлыг даваад гарчлаа сүргийн дархлаа тогтлоо хөнгөн хэлбэрлэгээ шилжижлээ гэж бодож байсан Австрали улс харьцангуй одоо энэ юг одоо бомбтуудаа хаагаад харьцангуй энэ томоогийн дэгдэлтэд одоо нэрвэгдэхгүй байж яснаа бүх юм нээсэн чинь 3 дугаар дэгдэлт нь болоод дэлхий одоо харьцангуй даваад гарцсан байх үед энэ 3 дугаар нэг дэгдэлтэд одоо Австрали улс асар хүн дээр нэрвэгдсэн. Тийм нэг аюултай үзэгдэл болсон. За энэ бас нэг өөрмөц үзэгдэл болсон юу гэхэлэр за бүр 3 дугаар дэгдэлтийн дараа буюу 1920-од онд 20 он болж байхад Аляск мужийн Нинана гэдэг одоо хотод нэг нутгийн уугуул иргэд голсон тийм хот байсан байт юм байна л та. Тэрэнд нь
одоо 20 он хүртэл одоо халдвар авах гээд хэсэжсэн аа. Гинт одоо халдварын тэгтэлд ороод тэгээ энэ одоо маш олон хүн нас орсон. Энэ нэг янз бүрийн эн тентхийн алслагдмал уугуул иргэд илүү хүчтэй нэрвэгдсэн юм бэл. Энэ янз бүрийн томоонд. За тэгээд энэ нэг эндемик хэлбэртэй эн тент жижиг голомтуудаар гарсан энэ өвчлүүдийг одоо зарим судлаач 4-р тэгтэлгч нэрлэдэг юм бэл. За иймэрхүү байдалтай. За хоёлоо төр завсарлаад өнөөдрийн ивент итгэжээ төрдөө. За тэгье. За өнөөдрийн нэвтрүүлгийг маань сайн хүнсээр сайхан амтыг өрөөтэй хооллын компани ивент итгэж байна. За хооллын компани нь 2022 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээ Монголд анхдагч гүн хөлдөөсөн бэлэн хоол үйлдвэрлэгч компани юм байна. Тэгээ хөлдөөх одоо гүн хөлдөөх технологиор 100% одоо Монголын одоо бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Mom Beef Prime Meat зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн сайн чанарын махыг мөн Оросын холбооны улсын Mirator брендийн гахаа болон дахиад махыг ашиглаад бүрэн болцтой хоолуудыг бэлэн одоо үйлчлүүлэгчтэй санал болгодог. За тэгээд бидний нэг өдөр тутам хил заншсан зөвхөн Монгол биш Хятад янз янзын хоолнууд байдаг. Жишээ нь нааша цаашаа нимбийн төмөстэй өхрийн мах, калбижин, кимчитэй шүл зэрэг солонгос болон Хятад хоолнууд үйлдвэрлэж одоо гүн хөлдөөн үйлдвэрлэгээс гадна борцог мантуу зэрэг бидний уламжлалт өдөр тутамдаа хэрэглэдэг одоо хүнсний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг юм байна. Тэгээ Улаанбаатар хотын бүх дүүрэгт байрлах E-Mart, Номин, Оргил, Миний дэлгүүр, GS25, FS, M-Mart зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд байгаас гадна таны одоо байрны доотлын 6 болон 8 нэрийн дэлгүүрүүдэд зах бөөний төвөдөд мөнгө борлуулагддаг. За тэгээд шинэ бүтээгдэхүүнээ онцолж энэ нь борцог юм байна. Улаанбаатарын дээд зэргийн гурилаар хийсэн өглөөний цай аян замд хэрэглэхэд тохиромжтой, хүүхдүүд идэхэд таатай, зөөлөн амттай гэрийн борцог гүн хөлдөөх технологиор үйлдвэрлэж хадгалдаг учраас хэрэглэх хэмжээгээрээ ууднаас нь гаргаад богино долгооны зууханд 1-2 минут халаагаад идвэл дүнгэж шинхэн шарсан эмээгийн борцог шиг сайхан амттай байх нэ. За мантууд мөн Улаанбаатарын дээд зэргийн гурилаар гараар бэлтгэсэн гүн хөлдөөх технологиор үйлдвэрлэж хөлдөөгчөнд хадгалдаг учраас хатаж чанараа алдахгүй мөн та халаагаад л эсвэл 15-20 минут жигнээд хэрэглэхэд яг л шинэ мантуу шиг сайхан амттай хүссэн бүтээгдэхүүн юм байна. За гүн хөлдөөх технологийн давуу тал нь маш олон давуу талтай. Бид нэр хөлдөөсөн одоо бэлэн хоол хүнстэй байн гэтэл хөлдөөсөн жимс ногоонууд байдаг. Тэгээ бид нар бодохдоо бол нөгөө аливаа жимс ногоог шинээр идэх нь хамгийн сайн л гэж боддог. Мэдээж хамгийн сайн. Гэхдээ тэр жимс ногоо аль улирлийнх вэ гэдэг нь учиртай юм байна. Манайх шиг эрс тис уур амьсгалтай газар амьдардаг бид нарт өвөл одоо чинь усан чанарын шинэ ногоо байлаа гэд Европт магадгүй шинэ үгүрцээ, шинэ нимбэг ч юм уу улаан лойлыг чин дээр нь идэх нь хамгийн сайн гэхдээ манад өвөл шинэ тэр ногоонууд чинь шинээрээ байх боломж байхгүй. А гэтэл өвлийн нөгөө хатууд одоо хүүтэн уур амьсгал тэгээ монголчуудын биений онцлогоос болоод өвөл тийм усан төрлийн хүүтэн ногоо идэх нь хүний бие тийм таатай биш. А гэхдээ хөлдөөцсөн ногоонуудыг одоо өвөл идэх нь болж байгаа байхгүй. А тэгээд ногоо хөлдөөх технологич нь өөрөө хамгийн сайн чанарын сортыг хамгийн сайн бүтээгдэхүүнийг л сайн хөлдөөж болдог. Муу чанарыг муудсан 2-3 дугаар зэргийн ногоо жимсийг хөлдөөх өөрөө боломжгүй байдаг юм байна. Тэр бид нэр өвөл хөлдөөсөн хоол хүнс хэрэглэнэ гэдэг нь та одоо ургацын улирлын хамгийн сайн чанарын ногоог техник технологийн дэвшилтэй дээр хасах 35 градустай гүн хөлдөөдөг юм байна. Хөлдөөцсөн ногоог идэхээр та нөгөө бид нэр шинэ одоо шимт хичээл шүүсийг нь авч чадж байгаа юм байна. Тэрийг байжуулах хамгийн дээд зөв хөлбөр юм. Дээд сортыг нь харин тийм. Тэгэхээр нөгөө бид нар амьдралд ч гэсэн маш тухтай өдөртөө яарад өдөржин ажилтай хүүхд сургууль цэцэрлэгийн оронд гүйж агаад орой эрэхтэй заримдаа гүн хөлдөөцсөн бэлэн хоолыг хаалаагаад идвэл яг л сайн чанарын ногоо махаар хийсэн хоолыг та шимт хичээлийг нь илүү өртөд хэрэглэнэ гэсэн үг. Тийм хөлдөөсөн ногоо ерөн зүгээр хөрөгчин жоохон удацсан ногооноос хамаагүй гоё идэг шүү дээ. Харин тийм билээ. Би нөгөө үнийгээ чийдэг үгийн нэвтрүүлэг байдаг шүү дээ. Тийм цуврал тэднэрт аягүй дуртай. Тэгээ хөлдөөсөн ногоо, хөлдөөсөн жимс бол тийм учиртай юм байлаа. За тэгэхээр хасаг 35-ын хэмжээтэй хөлдөөдөг. За тэгээ тийм болохоор нөгөө ням бактери өсөлттэй эсэлдэх процессыг нь бүрэн зогсоодог тэр хүүтэн нь. Тэгээд витамин, уурыг эрдэс бодисын алдагдал маш бага, шим чанар нь хэвээрүүлдэг юм. За тэгээ хооллын компани маань энэ технологиор монголчуудад зориулаад бидний өдөр тутам хэрэгэл зансан амттай сайхан хятад солонгос хоолыг мөн Монголын уламжилт борцог мантууг үйлдвэрлээ та бүгдэд өдөр болгон энэ бүгдийг шинэхнээр нь гэрийнхаа ширэн дээр зоглох боломжийг бий болгож байгаа юм байна. За та бүхэн тэгээд өөртөө ойрхон хүнсний зах худалдааны төв гэрийнхаа ойрхон дэлгүүрүүдээс хооллын компани бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. За ивент итгэгчтэй баярлалаа. За
Испани том өвчний шинж тэмдэг. За тэгээд ямар арга хэмжээ авч ирсэн талаар ярий. За нөгөө эхний дэгдэлт нь болохоор ерөнхий одоо ердийн томуудад төстэй гэсэн шүү дээ. Тэгэхээр чин халуурн дагж чичрэн толгой өвдөж ханиалгах нь хоолой өвдөн булчин үеэр янгин нь. За тэгээд ерөнхийдөө бие сүлднаа гэж. Хоёрдугаар дэгдэлт нь болохоор вирусын гаралтай хатгаа болж өрсөн. За тэгэхээр чин угуушиг хурц өрөвсөж устна. Угуушиг устна гэдэг шүү дээ. За тэгээд цустай ханиалгана. За угуушиг устгаар чи хөчлөрчин дутагталд орно гэнэ би. За тэгэхээр одоо арьс хөх ягаан болж өөрдөг. Тэгээ тийм учраас нөгөө тухайн үед бол purple death буюу одоо нийл ягаан үхэл гэж нэрлэжсэн байгаад байгаа. За ер нь бол маш хорвоо чанартай. Өглөө зүгээр байсан хүн орой хөвцөд ороод маргааш нь тэгээ ерөнхийдөө бараг нас орчдөг. Тийм эдэлтэй. Тэгэхээр нөгөө нэг яг цаг одоо тэр аюултай нас барах хүртэл тэр хугацааны хувьд өмнөх нэвтрүүлгээр ярьсан болчиххан тахал таргуун тахалтай ер нь ойролцоо байгаа. За дархлааны цочмог хариу урвал гэж нэг том асуудал байх таахгүй. Залуу хүмүүс бөөнөр одоо маш олнороо энэ нэг насаар нь график гаргадаг шүү дээ. Тэгэхээр одоо нира хөхтийн дархлаа угаасаа суул байгаа нэг баахан нөгөө эсрэг биетүүд нь үүсч амжаагүй байгаа. Тэгэхээр нира хөхтүүд төр өндөр гэж явж яснаа. За тэгээд өсвөр насны хүүхдүүд бага насны хүүхдээр буурч эхэлж яснаа 20-40 насны дээр бүр огцом өндөр болж ирдэг. Бүр нэрагаас өндөр болж ирдэг. За тэгснэ 45 муу гараад нэг 50 60 хүртэл буурч яснаа 60-аас дээш буцаад өгсөд эхэлдэг. За тэр бол ойлгомжтой тий. Өндөр настай болсон хүн чинь ерөнхийдөө бие муу болсон. Дархлааны одоо чадамж буурсан. Тэгээ янз бүрийн өвчлөлөө насны дараалталтай тэмцээд эхэлсэн байгаа. Та юу одоо шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө эдгээр залуу насны хүмүүст тэгж одоо хурцаар нөлөөлж ийнэ гэдэг нь тэр нөгөө цитокины одоо эрчимтэй ялгарл гэдэг тэр аюул байгаа юм л нөгөө огцом халдвар орохлоор дарахлаа тэр чигээрээ хүчтэй хариу үзүүлээд би тэр чигээрээ өрөвсөө тэрнээс болж дотор эртний янз бүрийн одоо дороотлоод болдог гэдэг. Тэгэхээр одоо өөрийнхөө биеийг тэгж автоиммун шиг гэж баг би бас нөгөө ангаахын хүн биш учраас бат эрдэнэмч байсан бол шууд тодорхой тайлбарлах байсан баг тий. Тэгээ ер нь нөгөө дархлаа одоо тэр хүний биеийн дархлааны чадвар тий эсний идэвхтэй өндөр байх тусам халдвар авахд тэр халдварын эсийг дархлаа нь хэд идэвчээд тэгснээрээ хүнийхээ биеийг муудахад нөгөө үхлийн юуг нь өндөр болгоцсон юм байна тий. Тэгэхээр тэгээ ер нь нийгэмд хамгийн одоо их айдас үүсгэжсэн гол шалтгаан нь ерөөсөө цоо ирүүл сайхан ирүүлч хэрэг залуу хүмүүс ерөөсөө ингээл өглөө нь халдвар аваад өдрөн тэрэгөө мэдээд оройн хэвтэрт ороод маргааш нас орчдөг. Тийм л одоо гол аюул байсан байгаа даа. Тэгээд энэ бас нэг 50-аас 60 насны хүмүүс одоо яагаад харьцангуй бага өртөд байсан бэ гэдэг тал дээр бас нэг сонирхолтой таамаглалт дэвшүүлсэн байт юм бэл. Энэ нэг 1800-аад он 1857-аас 58 оны хооронд байна. Ер нь цар тахал чинь нэг 2 жил явт юм биш үү? Ямар ч одоо түрүүн юу болохоор 4 жил явсан гэж байгаа те хар үхэл болохоор. Орчин цагт ер нь ихэнх цар тахлууд нэг 2 жил орчим явдаг. Тэгээд 1857 58 онд одоо төрсөн тэр үед одоо баг улчир байсан. Тэр үеийн цар тахлуудыг бас нэг одоо том үгийн дэгдэлтийг даваад гарсан хүмүүс тодорхой хэмжээний энэ ч нэг антибод нэг эсрэг биет чинь том үг ингээд ерөнхийдөө танд юм биш үү? Тэг ингээд янз бүрийн өөр хэлбэрүүд нь ороод ирэхлээр одоо дахиж одоо шинээр одоо юу хагаад тэр тэмцэж давж гарчаад дахиж шинээр эсрэг биет нь одоо шинээр үүсч хүмүүсээр явдаг юм. Тэгэхээр одоо нөгөө нэг одоо төрснөөсөө хойш ямар нэгэн онцгийн одоо аюултай томог үзээгүй байсан залуучууд нь одоо юугаар онц хүн дээр нэрвэгдсэн. Тэгэхээр нэг 57 58 онд оны цар тахлыг даваад гарсан хүмүүс нь хичнээн энэ 50 60 жилийн дараа гарч байгаа ч гэсэн одоо ямар бие махбод нь дархлаан тодорхой хэмжээнд бэлтгэлтэй байсан гэсэн нэг тийм бэ нөгөө эсрэг биет үүсэх тэр механизм урд нь нилээд ажилласан өөр тахал үзээд ажилласан. Тийм байсан гэсэн нэг таамаглал. Гэхдээ ер нь таамаглал төдий эн чинь тухайд нэг орчин үеийн шинжилгээ ухаан байгаагүй юм чи одоо таамаглал гэдэг юм дэвшүүлнэ шүү дээ. Тэгээ энэ бол нэг эхний вакцины юутай айгу кейстэй адилхан юм ба шүү дээ. Эхний вакциныг чинь 18 дугаар зууны сүүлээр бий болгочихж байгаа. Гэхдээ салхин цэцэг өвчний эсрэг байхгүй small pox-ийн эсрэг. Гэхдээ тэрний өвчний эсрэг cowpox буюу одоо монголоор бол ямар өвчин юм бэ? Үхрийн бом өвчнө гэж байгаа. За тэрэндээ төстэй яг бом биш. Тэрэндээ төстэй өвчний вакциныг салхин цэцгийн эсрэг вакцин болгож ашигласан байхгүй юу?
Тэгэхээр яг салхин цэцгийн вирусыг нь идэвхгүй вирусыг нь ашиглаагүй өөр өвчний вирусыг ашиглаад тэгээд тэр чин cowpox гэдэг нөө вака гэдэг чинь латины үхэр гэсэн үг байхгүй. Тэгээ вакцин гэдэг. Тийм үү? Тий. Тэгэхээр яг нөгөө одоо энэ H1N1 аагаар тусаагүй тэрний дархлаа байхгүй ч гэсэн тэрнтэй төстэй нэг томоогийн дархлаа урд нь одоо тий авчихсан эсрэг бит үүсчихсэн болохоор тэрийг нь тодорхой хэмжээр магадгүй таниад эсэргүүцсэн байж болох юм тий. Тийм байна. За тэгээд эмчилгээний тухайд ер нь бол одоо эн чинь вирусын гаралт юм чинь хамгийн анхны вирусын эсрэг эмч нь 1950 хэд онд гарсан бэ гэдэг үлээ дээ. Тэр тэгэд энэ нүг юу штэ одоо антибиотик гэхэр чинь ерөнхийн янз бүрийн бактери эсрэг байгаад байна. Вирусын эсрэг чинь яг тухайн вирусд зориулж гаргахгүй бол юу үгүй байдаг штэ. Бусад өөр юмд нөлөөгүй байдаг штэ. Тэгэхээр энэ яг энэ томоогийн вирусын эсрэг эмчилгээ яг вирусын эсрэг эмчилгээ бол нэлээд сүүлд гарсан яг бараг л дөрөж 50 60 жилийн дараа гарсан болов уу да тий. Тэгэхээр яг одоо эмчилгээ бодиттой эмчилгээ гэсэн юм бол байгаагүй. Ерөнхийдөө дандаа авсаргаа сувилгааны л одоо ажлууд хийгдээд байгаа. За шингэн уулган за янз бүрийн шимт ижилтэй сайхан шүлмөл халуун шүлийн уулган тий. За энэ дээр нөгөө нэг хүчлөрөгчийн эмчилгээ буюу нөгөө нэг уушин ус цэцэн хүчлөрөгчийн дутагталд орж байгаа хүнд одоо хүчлөрөгчийн хүчлөрөгчийн шингэн мэнгэн уулгадаг байсан шүү дээ бид нар хэлчих. Жохон мохон багт одоо ч гэсэн баг байдаг үлээ те. Тэр мэр дөнгөж л анх гарч ирсэн байгаа. Тэгээд тухайн үед яг өлегтэй нөлөө үзүүлж чадсан уу гэдэг дээр одоо бас янз бүрийн эргэлзээтэй байд юм байл. За тэгээд тэр үед болохоор бактерийн гаралтай хатгаа маш түгээмэл байсан. Тэгээд ерөнхийдөө вирустай тэмцэхийг хажуугаар хүмүүс ер нь бактерийн хатгаагаар л нас бараад байсан байгаа. Тийм баг. Халдвар нь бол нөгөө вирусын халдвар нь дархлааг нь мутгаж байгаа. Дархлаа нь мутснараа уушигны халдвар болоод ер нь бол тэрний хүндрэлээр өндрөх магадлал чинь хамаагүй өндөр шүү дээ. Харин тийм байсан бэл. За тэгээд энд одоо эмч эмнэлгийн ажилч сайн дурынхан одоо маш ачаалттай ажиллаж ирснийг одоо түүх нь маш онцлог тэмдэглэдэг юм байлаа. Тэр энэ нэг янз бүрийн сургууль болон бусад янз бүрийн барилгуудын ингээд зориултыг өөрчлөөд одоо тэнд нэг төр имлэг маягийн болгоод маш олноор ажиллаж байсан. Ялангуяа нэг сургуулийн одоо заалуудыг моорг болгож ашиглаж байсан зургууд ер нь аюу их байдаг шүү дээ. Бүгдийг ингээд жиргэлгээд ингээд нөгөө хөрх нас орсон хүмүүс чинь одоо байрлуулсан те нөгөө ут оронд нь хийгээд. За тэгэд өөрөөсөө бас ингээд халдвар авч нас барж байсан учраас одоо ажилтны дутагдал одоо маш ноцтойгоор үүсэж ийсэн гэд. Тийм аюултай үзэгдэл болж исэн. За нийгмийн эдийн засгийн нөлөө гэдгээр нь ярих юм бол за сургууль, сүм, театр болон одоо бусад олон нийтийн газрууд хаагдж исэн. Эдийн засаг хүн амын хөдөлгөөн үндсэндээ царцсан байдалд орсон. За одоо ингээд наад захын ингээд юуны шуудан хөргөгч байдаг ч юм уу гаднаас одоо хог цуглуулж авах ч юм уу тэр одоо үйл ажиллагаанууд ерөнхийдөө зогссон. Тэр хог нь овоороод хар чинь тэндээс чинь дахиад янз бүрийн 2 дахь 3 дахь халдвар төвчнүүд гараад ингээд явхлаар тэр нус ингээд эргээд нэрмээс болж байгаа. За дээрэс нь тариалгын талбай ажилч чинь одоо нэг өвчлөөд эхлэхээр хүнсний хомсдол гэдэг юм бий болж байгаа ягаад ялангуяа ойрогт орнод тиймэрхүү хомсдол бас их болсон байгаа даа. За нэг гэр бүлээс олон хүн араасаа нас барах тохиолдол илбэг гарсан. За тэгээд нас барахгүй байлаа ч гэсэн өвчлөөд ингээд хэвтэрд орсон. Зарим нэг хожим ингээд идэглээч гэсэн. Тэгээд одоо жишээ нь 4 5 хүүхэд одоо ам бүлтэй айлын нэг нас орцсон 2 3 өвдсөн байхлаа тэр ч одоо оршуулга яаж хийх юм гэдэг асуудал болоод байгаа шүү дээ. За энэ бол яг нэг хар өхөлтэй харьцуулахад хар өхөлчин бол зүгээр маасаар наваачаад хотынхаа гадаамаа уулдаг бүр аимшигтэй хүнд асуудал яригдж байгаа шүү дээ. Тэгтэл эн чинь бол 20 дугаар зууны асуудал байхгүй. Тэгэхээр нөгөө нэг одоо ингээд уламжилт маягаар оршуулга ер нь явуулахад ер нь хэцүү болж исэн. За нас барагчдын цогцсыг одоо моорогт маш ихээр овоорч исэн. Энэ яг ингээд багтахгүй болж исэн. Одоо хөргөлт одоо байхгүй одоо хөргөлт мөргөлттэй нөхцөл хадгалах хүндрэлтэй болж исэн тийм. За энд яг Америк нэгдсэн улсын Филадельфид бол ер нь бол бөөнөр нь оршуулах зүгээр аргагүй болж исэн гэж байгаа юм. Тэгээ орчин үеийн хүний хувьд одоо ингээд хайртай дотны хүн одоо өөр хин нэгнтэй хамт оршуулгатна гэхээр хэцүү шүү дээ тэр чинь тийм. За оршуулгыг ерөнхийдөө нөгөө одоо тэр чинь одоо газар аваад тэр хүнээ газарт нь оршоогоод янз бүрийн үг хэлэх тэр оршуулгын үйл ажиллагаа явагдах термин ер нь дандаа ингэ төрөвчсөн байдлаар яг тэгвэл тэр чинь дараагийн хүн баг нас барахт бэлэн болчиход шүү дээ. За эдийн засгийн хувьд богино боловч асар хүчтэй цохилт авсан.
бизнесүүд ажилтнгүй болсон. За дэлгүүрүүд засгийн газрын шаардлагаар эсвэл ерөнхийдөө зүгээр ажилтан ховорцсон учраас цөөн цагаар ажилласан эсвэл одоо бүр ингээд хаагдсан тийм тохиолдлууд гарч байгаа юм. За тэгээд энэ дээр бас нэг статистик ч юм уу ингээд эдийн засгийн дөрөйтөл ч юм уу хүн амын нийгмийн үзэгдлийг нь дэлхийн 1-р дайны одоо хор хөрслөөс салгаж авч үзэхэд ер нь хүндрэлтэй болцсон байсан үеэлдэ тий. За судлаачдын тооцоолсноор одоо нэг одоо дундаж улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн дэлхийн технаар одоо дундаж 6%-аар буурсан. За аж үйлдвэрийн гарц мөн тэр хэмжээгээр багассан гэдэг. Эдийн засгийг гэдэг ингээд бод. За 6% гэхлээр нэг бага юм шиг санагдаад байж магадгүй. Тэгтэл эдийн засгийн өсөлт буурна гэдэг нь өөрөө хүнд маш одоо орлого багасхын тэр маш одоо хүчтэйгээр мэдэгддэг штэ дундаж иргэнтэй. За стагнашн буюу зогсон байдалд ороход бүр хүн дээр мэдэгдэн. За 6%-аар буурна гэдэг бол бүр амьдралд одоо асар хүнд дөрөйтөл болж ирнэ мэдэгддэг тий. За энтгэх өсөлт нь ядуурлын хүнд үеийг туулж байсан. За энэ үед бол цар тахал үнэхээр аимшигтай нэрмээс болсон. За энэ дээр дэлгэрүүлж хожим нэг юм ярих юм. 1921 он гэхэд дэлхийн эдийн засаг ерөнхийдөө сэргэж дайны сэргэн босголт одоо сэргийн босголтын үйл ажиллагаа ихсэн үйлдвэржилт эрчимтэй явагдсан нэг roaring 20s гэдэг шүү дээ тий 20 дугаар зууны эрчимтэй одоо өсрөнгөө хөгжлөх юм уу тий ялангуяа Америк Европ тий за тэр бол тэр ингээ явагдчихгод одоо нэгдүгээр дайны тэр хор хөрөл эдийн засгийн дөрөйтөл за цар тахлын хор хөрөлийг ерөнхийдөө хүмүүс мартагнцсан энэ ер нь Испани томог хизээ дэлхийд даяараа эргэж одоо огцом сансан байх лээ. Саяын ковидээр сансан байхгүй. Тэг тэр хүртэл бол одоо ерөнхийдөө арай нэг илүү мартагнсан байдалтай тий. Араас нөгөө нэг эрчимтэй хөгжил явагдсан тий. За тэгээд үндсэндээ нийгмийн эдийн засгийн хор хөрөлөөр харьцангуй бага хамгийн гоо том цохилт нь бол дэлхийд даяар хүн амын одоо цөөрч буурсан. Тохиолдол за нэг хамаатан одоо дотны хүмүүс нас барснаас болж за тэгээд маш удаан одоо юунд хөл хорионд байсан суулж сэтгэл санааны байдал гэдэг ч юм. Тийм юм бол гол хохирлоо амссан гэж ер нь үзэж болохоор байгаа даа. Дэлхийн хэмжээнд 50-аас 100 сая хүн нас барсан гэсэн статистик байдаг. За одоо авж байгаа арга хэмжээтэй ер нь бол төстэй байсан тухайд одоо тархал тэгдэлтийг хязгаарлах арга хэмжээнүүд нь хөл хорой, маск зүүх, одоо зай барих гэдэг ч юм уу тий. Яг одоогийн одоо арга хэмжээнд ерөнхийдөө төстэй. За вакцин болон одоо юунаас одоо вирусын эсрэг эмчилгээ гэдэг энэ хоёроор л үндэсний баг ялгаатай байдаг. За тэгээд мэдээж технологийн хувьд ялгаатай тий. За 1910-ын хин нэг мангар тохиолдол одоо яг цаг үед болгонд л гарч ирэх юм да. Мангарч их юм одоо юу гэх юм. Одоо бас надад ч гэсэн хоёр талтай юм шиг бодогдоод идэв шүү дээ. 1919 оны 1-р сард Сан Франциско хотод маск заавал зүүх шийдвэр гарсан. Тэгэхэд маскын эсрэг лиг гэдэг хөдөлгөөн гарч ирсэн гэж байна. За манад маск чинь нэмэргүй харин ч одоо тэр хавар одоо удаан зүүсэн маск чинь одоо өвчин тараагч болно. Хувь хүний эрх чөлөөнд халдлаа гэсэн агуулгатай тиймэрхүү юм гарч ирсэн. Энэ маск зүүх чинь бас учиртай шүү дээ, тий. Ядчилны 2-3 цаг зүгээс хойлох хэрэгтэй гэдэг ч юм уу. Тийм одоо асуудал яригддаг. За энэ Филадельфи хотод болсныг дайны жагсаал гэж нэг юм болсон байгаа. Энэ болохоор юу яасан одоо нэг дайнд орж байгаа Америкийн цэргийн одоо цалин хангамжийг сайжруулах зорилгоор засгийн газрын бондыг одоо бондын үнийн өсгөх зорилготой Liberty юу гэдэг үлээ те Liberty bond ч үлээ нэг тийм нэртэй жагсаал болсон. Энд 200 мянган хүн оролцсон. Энэ бол одоо Америкийн хамгийн том дэгдэлтийн үр урхаа болцсон гэж байгаа байхгүй. 200 мянган хүн оролцоод 47 мянган хүн халдвар аваад 12 мянган хүн нас барсан гэдэг үлээ те. Тийм одоо аимшигтай тархалт болж исэн. Ерөөсө жагсаал боллоо маргааш нь эмнэлгүүд нь ачаалаад дийлэх байлсан. Тийм аюултай үзэгдэл болж исэн байлээ. За хоёулаа хамтран нөгөө хамтран ажиллагчтай танилцуулж тээ. За тэгээ өнөөдрийн дугаарыг маань хүнсэн эмийн хүнс байвал цагстай ураатай Химлая брендийн албан ёсны дистрибьютор Захир Төмөр компани бэнд итгэж байна.
За тэгээ өнөөдрийн дугаараараа тэдний цистон хэмээх бүтээгдэхүүнийг онцлоё. За хэрв танд шээх үед хорсоод ойр шимээр санагдаад шээст нь бүрэн гардаггүй юм. Тийм мэдрэмж төрдгөө. Энэ бол шээсний замын халдвар буюу циститийн шинж байх боломжтой. Дэлхийд даяар жил бүр 404 сая орчим хүн шээсний замын халдвар төвчнөр хөвчлөдөг гэсэн судалгаа байдаг. Тийм учраас энийг тоохгүй орхих боломжгүй. За хэрв цаг тухайд нэмжлүүлэхгүй бол халдвараа даймжирч улмаар таны бөөрийн гэмтэй эрсдэлтэй. За шээсний зам маань нөгөө бөөрнөөс доош байгаа. Тэгэхээр бөөрнөөс доош байгаа тэр шээсний замын халдварыг тухайн цаг үед нь үр дүнтэй эмчлэхгүй бол уламжлалаар дээшилдэг байхгүй юу? Дээшлээд бөөрийн гэмтэн бөөр өөрөө гэмтснээрээ бидний тэг хүний ер нь бол нөгөө суур эрхтнүүдийн нэг шүү дээ тий. Тэгэхээр Himalaya брендийн 100% ургамлын гаралтай цистон гэдэг юм нь маш үр дүнтэй. За бөөр шээсний замын халдварыг дарангуйлж тахилтаас сэргийлдэг, бөөрийн чулуу үсэг эрсдлийг бууруулдаг. За тэгээ удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй үр дүнтэй гэдэг нь клиник судалгаагаар батлагдсан хамгийн чухал нь ургамлын гаралтай. Тэгээд би өөрөө цистон бүтээгдэхүүнийг бас хэрэгжилжсэн. Тэгээд ер нь бол Himalaya-гийн бүтээгдэхүүнүүдээс юу анзаарсан бэ гэхээр бид нар нөгөө ургамлах гэхээр үр дүн багтаа юм шиг мэдрэмж төрөөд идэг. Гэтэл эсэргээрээ маш үр дүнтэй. Тэгсэн мөртлөө нөгөө бусад төрлийн одоо антибиотик ч юм уу те бусад эмчиг хүний биед нөгөө дасал үүсгдэг юм шиг байгаа. Тэгэхээр маш үр дүнтэй тэгээд өндөр чанартай бүтээгдэхүүнүүд гэж би бол боддог. Тэгээд та бүхэн бөөрөө бүндийдэл бүүцэлөөрөө өвлийн цагт дулаан авцлаад хэрвээ танд ямар нэгэн те доороос ер нь даарснаас үүсэлтэй шүү дээ те. Тэгэхээр асуудал үүсэх юм бол цистон бүтээгдэхүүнийг хэрэглээрэй гэж зөвлөхөр байна. За тэгээд Himalaya брендийн цистон бүтээгдэхүүнийг Монголын бүх сүлж аймгийн сангуудаар худалдан авах боломжтой. Мөн 88 53 28 88 53 28 дугаарыг утсаас холбоо аваад дээр эренгөө мэдээлэл авах боломжтой. За баярлалаа. Бөөрөө бүндийтэл бөөцөлөх хэрэгтэй гэдэг ч одоо ялангуяа өвлийн цагт Монголын нөхцөл төстэй үнэ шүү дээ. Энд дэр иршүүд ирлэхэг чанараа золин байж нэг юм хийлэхэд ирчүүд бас цистит болдог шүү. Тийм тэр чухал. Тэгээд энэ нөгөө манай уур амьсгалтай холбоотой гэж би ойлгодог шүү дээ. Нэг дорн дахин судлаачаа монголоор нөгөө дээр үед 19 дугаар зууны сүүлчим 20 дугаар зууны ихээр экспедиц хийж аваад тэр хүний тэмдэглэл байна л да. Тэр хүний тэмдэглэл дээр ингээд тэр хүн ингээд тэр экспедицэд ингээд тэмээ, унлаг, хоол хүнсэд Монгол хүмүүс ингээд ажиллаж явж байгаа байхгүй юу. Тэгээд тэд нэр талаараа тэмдэглэсэн. За тэгээ монголчууд ер нь бол ингээд хүүтэнд тэсвэртэй ирнэ. Чихтэй хүүтэнд тэсвэр муутай хүмүүс. Тэгээ бид нэр ингээд жоохон ус намагтай ойрхон газар хоноод өглөөс ирэхэд монголчуудын нүүр нь бүлцчихээс ирдэг гэх тэмдэглэн. Тэгэхээр тэр хүүтэн чигэд монголчууд ер нь бол нөгөө биеийн тийм цогцлогоо сайтай биш. Яг хурдан хавгандаг хөөдөг. Хавганч хөнөө гэдэг чинь ер нь бол нөгөө бөөр асуудалтай байгааг нь шинж тэмдэг штэ. Тэгэхээр нийтээрээ бөөрөө дулаан авцлаад бөөрөө бүндийтэл бүүцэлё бүгдээрээ. За баярлалаа. Испани томог одоо бүс нутгаар ямар ялгаатай нэрвжсэн бэ гэдэг талаар ярихад за Америк нэгдсэн улсад 675 мянган хүнээс орсон. За энэ бол одоо за Америкч бол дэлхийн 1-р дан, 2-р дан, Солонгосын дан, Вьетнамын дайнд оролцсон шүү дээ. Энэ дөрвөн дайнд оролцоход Америкийн талаас нас орсон энэ дөрвөн дайны нийлүүлснээс ч илүү хүн нас орсон. Үзүүлт юм билээ 675 мянга гэдэг болов. За айрамд одоо бөөгнөрлөхт одоо энэ нэг янз бүрийн кино мэн дээр ч гэсэн харж хахад нэг жижигхэн газар аваачаад ингээд дөрвөн хүмүүс бөхсөрөх зайгүй газар ингээд амьдруулчихдаг шүү дээ. Тэгэл тэр чинь хөшлөрөгчийн нутагтал янз бүрнээсээ болол халдвар тархаалд орно ингээд биеийн муудал ингээд явчихдаг байсан байгаа юм л да. Энэ цэргийн одоо кемпүүд хүрээнүүд ер нь тархалтын аюу том голомтууд болсон байлээ. За Аляскийн Бристол Бэй гэдэг газар уугуул иргэдийн 40% нас орсон. Энэ чинь бол 20 дугаар зууны гэж ярьж байгаа үед асар өндөр үзүүлэлт болж штэ. Тэгээд үндсэндээ зарим жижиг суурингийн хүн ам ор мөргөө алга болцсон дөрвж мөрөө те. За Канадад болохоор арай бага буюу 50 мянган хүн тухайч Канадад тархаа байсан юм штэ те. За Их Британд 225 мянга, Францад 240 мянга, Испанид 150-аас 200 мянга гэж байгаа. Одоо нэг Испани томоо гэж нэрлээд байгаа тэр одоо Испани улсад нь харьцангуй бус улсуудаас бага. За Герман бол хүн амын тоогоор ч их төвлөрлөөр ч илүү тийм учраас 400 мянга хүрсэн гэж байгаа. За Оросд иргэний дайнтай байсан. За тийм учраас одоо мэдээ баримт үнэхээр хомс за ерөнхийдөө нэг сая гаруй хүн нас барсан болов да гэж таамаглагддаг. Тэр чинь юун тэгээ дайн болж байгаа чи юун одоо арга хэмжээ авах те. Энэ нөгөө нэг тухайн үед нийгэм одоо дайн тулаан ч вэ дотоодын самуу өмөө самуу ч вэ янз бүрийн асуудал төрчихсөн байх тусмаа илүү аюултай нэрвээд байгаа байхгүй энэ өвчин те. За Азад бол одоо шигүү хүн амтай учраас ямар ч өвчин гарсан одоо аимшигтай
тархалт явагддаг, хүн нас баралт ихтэйгээр их байдаг. За энтхийн далаа түрүүн ярина гэж байсан. Нас баралтын тоогоор бол хамгийн их 12-оос 17 сая хүн нас барсан. Энэ бол хүн амын 5% гэж. За тэгэд энэ тухайн үед бол юу гэж нэрлэж байсан? Бомбын халуун, бомбын томоо гэж нэрлэж байсан байгаад. Бомбоогоос гарсан юм шиг байгаа юм бодвол хүмүүс тэр тухайд тэгж ярьж исэн л юм шиг байгаа. За Махатма Ганди энэ томоог тусаад өхлийн ирэмд очиж исэн тухайга нэг тэмдэглэл бичсэн байдаг гэж. Энэ ер нь 10 жилээр нь тооцохлоор за 1901 оноос хүн амын 1 оноос 11 оны хооронд хүн амын өсөлт юм байжээ. 11-ээс 20 оны хооронд юм байжээ. Гэдэг 10 жилээр нь ингээд график гаргаад харахаар энтхийн хүн ам орчин үеийн түүхэнд 10 жилийн хугацаанд буурсан ганцхан тохиолдол байдаг нь 11-ээс 21 оны хооронд гэж байгаа байхгүй. Түүнээс бусад бүх тохиолдол яаж зовж исэн, яаж өсөж исэн дандаа хүн ам өсөж идэг тийм улс байгаад байгаа тийм. За Хятад бол сонирхолтой нь харьцангуй бага бохирол амссан гэж байна. Яагаад тэгсэн гэдэг дээр янз бүрийн таамаглал дэвшүүлдэг. Тэрнээс хамгийн бодиттой нь за нас барсан хүний хувьд тоогоор бол анх 5-аас 6 сая гэж яригдчихсэн. Сүүлийн судалгаагаар бол яг энэ H1N1 томоогийн А вирусаар нас барсан тохиолдолд нь сая ч хүрээгүй гэсэн судалгаа гарсан байт юм билээ. Яагаад тэгэхээр арай хөнгө хэлбэрийн дэгдэлд Хятад даяар явцсан гэж байгаа. Энэ бас Монгол руу чирнэ бараг тэгсэн байхаа гэж бодоод байгаа. Яг л яг ингээд онцгой нэг өвчлөл гарсан бүртгэл ерөөсөд 18 19 онд Монголын юунд түүхэнд ерөөсөд байхгүй байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр энэ жилийн том хайнаа жоохон ширүүхэн байх чинь вэ гэл өнгөрсөн байх магадaltaй гэж ер нь би бодоод байгаа. За эргийн хотуудад хүн амын 1% нас орсон. Энэ чинь бол 1918 оны стандартаар бол маш бага, үнэхээр бага, дэлхийн дунджаас ч бага тий. Дэлхийн дунджаас 2.5 дахин бага шүү дээ. За Японд бол 390-ээс 450 мянган хүн нас орсон. За халдвар авсан иргэдийн тоо болохоор 20 сая буюу нийт иргэдийн тал нь авсан байна. Тэгэхээр нэг өмнөх хөнгөн дэгдэлтэнд Японд хүрээгүй байсан болж тараад шүү дээ. За зүүн өмнөд Азид болохоор тухайн Азид ихэнх нь колони байсан үе шүү дээ тий. Дач Ист Индиэс гэдэг ч ихэнх колоничилж байсан үе. За тэгээд ерөнхийдөө нэг сая гаруй хүн нас барсан гэсэн баримжаа тооцоо байдаг. Тухайн үед нэг колони иргэдээр нарийн тооцоо хийхгүй шүү дээ. За Африкт гэвэл сайн ихтэй хошоогоор шүний бомбтаар дамжиж орж ирсэн гэж үздэг. За тэгээд баруун болон төв Африкт Сералеоны Фритаун гэдэг нийслэл хот нь байгаа. Тухайн үед Ганыг Алтан эрэг гэж нэрлэдэг байсан. За тэр нь Алтан эргийн Акра хотод төмөр зам худалдааны чимээр дамжиж тэр хотуудаар дамжаад нутгийн гүн рүү орсон гэдэг. За тэг хүмүүс гинт өгөж гинтийн байдлаар нас орж исэн учраас энэ бол ямар нэгэн хараал байна. Эсвэл хордлого болж байна гэж үзэж исэн гэдэг. За энэ нэг ард иргэд чинь ингээд тайлбарлаж болшгүй юм дээр төр засгийг л буруутгадаг шүү дээ. Тэгэхээр Африкт болж исэн гинтийн үхэлд ерөнхийдөө колонийн засгийн газрыг буруутгаад 20 дугаар зууны дунд үеийн эрхчлээний хөдөлгөөний тусгаар тогтнолын тэмцэлд энэ таахал бас их нөлөөлсөн гэж үздэг юм байлээ. За энд бас нэг амар юм байна. Өмнөд Африкт хамгийн хүн цохилт авсан. Ер нь Африкийн хэмжээнд 300 мянган хүн нас орсон гэдэг чинь хүн амын 7% болчихж байгаа. 7% бол асар өндөр шүү дээ. Дэлхийн дундч бол дэлхийн нийт нас орсон бол 2.5% гэдэг тийм. За ажилчдаа бодсон арга хэмжээ нь харамсалтайгаар вирусыг уламд харахаасан гэж. Энэ Кимберли гэдэг нэг тийм одоо харахаар Өмнөд Африкийн яг дунд тавьд байдаг нэг тийм уурхайг төшөглсөн хот байдаг манай Эрдэнэчиг. Угаасаа л Өмнөд Африкч нэлээд уурхай юм ч тийм. Тэгээ тэр иргэдийн ажилчдаа бодож ийн гэд бүгдийг ингээ хот руу ингээд Кейптаун хот руу, Дурбан хот руу ингээд тараацсан ч тийм бүгд аваачаад гэр орондоо тухайн хот моттой тэр уурхайчд нь бүгд өвчнө алтаагаад уурхайчдын гэр бүл тэр чигээр их дашраараа нас орцсон тиймэрхүү харамсалтай тохиолдлууд гарч исэн. Тэгээ дээрэс нь ер нь бол нөгөө Африкч халуун хумхаа тэрхэд янз бүрийн өвчнүүд гарч идэг. Тэгэл дээрэс нь мэдээж өлсгөлөнтэй тэжээлийн дутагдaltaй байга байж идэг. Тэрэн дээр нь ингээ нэрмээс болсон учраас Африкт бас л хүн дээр туссан байгаа юм л та. За ойрогт орондоос хамгийн хүн дээр нэрвэгдсэн Ираны газар нутаг гэж байна. Тухайн үед бол яг Иран гэдэг улс бол байгаагүй. Перс гэж Кажарын хаан хөсөөний
хүмүүс одоо засагладаг одоо Персийн газар нутаг гэж одоо нэрлэх юм уу да. За тусгаар тогтнохын тогтножсэн гэхдээ за яг чи дефакто хэлбэрээр босч ирсэн. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн төр бол өөр асуудал байсан. За тэгээд тухайн үед одоо Перс гэж нэрлэдэг байсан. Отоман, Орос, Британий цэргүүд Ираны нах газар нутаг дээр байлдаж байсан. Учираас энэ нэг цар тахлын тал дээр ямар ч арга хэмжээ авч чадаагүй. За тэгээд нийт хэрэгтэй 8%. За зарим судалгаагаар бол 20% нас орсон гэсэн одоо баримт байгаад байгаа. За тэр нь бол одоо тоогоор ярил 10-аас 12% гэж байгаа. За энэ түрүү нэг аслагдлан газар нутгийн хүмүүс маш одоо хүн дээр нэрвэгдэг гэж ярьж байсан шүү дээ. Тэгээ яг тэрч утгаараа далайн Полинезийн жижиг улсууд бас аюул хүн дээр нэрвэгдсэн байгаа даахгүй. Фижи, Тонга гэсэн янз бүрийн арлын улсууд 5%, 8%, зарим нь 20% гэдэг ийм өндөр хувьтай одоо нас орж ирсэн байна. За энэ дээр нэг одоо нэвтрүүлгийн эцэст одоо цар тахал яагаад одоо намжин хэлбэрт ороод ингэж явд юм бэ? Яванда энэ чинь улирлын том болол явж штэ тий. Одоо ч гэсэн ковид бараг л тийм болол явж байгаа байлгүй тий. За энэ вирусын эволюц яагаад ингэж явагдд юм бэ гэхэлэр тэр тал дээр нэг цуухас тайлбар хийгээд ер нь нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. Эцсийн үнэ шалгарлын логикоор бодоход вирус өвчлүүлсэн амьтнаа одоо асар хурдтай өхүүлэх нь өөрт нь ашиггүй. Цаашаа дамжих нь чухал. Тэгэхээр ковидын нэг одоо өөрмөс чанар нь тэр яваад байгаа шүү дээ. Өвчлсөн хүн нь бас тэр болгоноос бардаггүй. За яг нэг нас орс юутай өндөр настай хууч өвчтэй хүмүүс ингээд нас орчод байгаа шүү дээ. За ер нь бол гол нууц хэлбэртэй явж байгаа цаашаа дамждаг гэдэг тэр нь одоо ковидын гол аюул гэдэг. Яг нэг баахан баримтдаг юм энэ төр үдчих яхад энийг нь л ер нь голчлон ярьд юм бэл. За ковидор бол одоогийн байдлаар нэг ковид каунтер гэдэг юу зүгээр Google дээр ингээ хайгаад үзэхэд 7 сая орчим хүн нас орчод байгаа юм байлээ. Энэ нь бол дэлхийн хүн амын 0.1 одоо за 7 саяас одоо нэг мэдээлэлээ болцох хят мэддэг гэсэн улсуудыг таамгаар ингээд оруулаад бодоход 0.1-ээс 0.2% дэлхийн хүн амын гэж явж байгаа юм билээ. За орчин үеийн шинжилгээ ухаанаар Испани томон одоо H1N1 вирусын одоо өвгөц гэж тодорхойлж байгаа юм билээ. За тэгээд энэ дээр бас нэг сони юм надад санагдчихсэн. Энэ хоёр тахал бараг яг 100 жилийн зайтай гарч байгаа. Тийм байна давтамж. Тий, тэгэхээр энэ бас нэг давтамж байдаг ч юм яадаг ч. Одоо тэрнээс өмнөх тахлууд ч одоо ингээл юу байгаа штэ. Орчин үеийн шинжилгээ ухаанаар судлагдаагүй юм чинь бас дараа чинь тахлууд бас ямар байдлаар гарах нь бас сонирм байж магадгүй тий. За тэгээд ер нь бол 1918 онд одоо дэлхийн дундаж наслалт 12-аар буурсан. Тийм үзүүлэлт гарч явж исэн байл. За ийм нэг онцлогтой Испани томон гэдэг өвчин 20 дугаар зууны эхэнд дэлхийд техник нэрвж ижээ. Тэгээ сая ковидтай ингээд болсон үйл явдлыг харахад ер нь бол тэгэл түүх давтагддаг гэдэг. Тэг ер нь бол давтагддаг. Тэгээд нөгөө халдвар төвчин учраас нөгөө томоо учраас нөгөө шилж хөдөлгөөн хязгаарлах нь хамгийн чухал гэдгийг. Уг нь бол бид нар 100 жилийн өмнө сайн суралцсан байх л байж. Гэхдээ одоо бол биднэрт вакцин байна. Ковидын вакциныг бол харьцангуй урдан гаргаж авч чадсан. Хүртээмжийн хувьд ч гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүлжээгээр хүртээмжтэй байсан. Бид нар ч гэсэн авчирсан. Тэгэхээр ер нь аливаа халдвар төвчин вирусын эсрэг сүргийн дархлаа бий болох нь хамгийн чухал. Тэгжээж те. Тэгээ нөгөө талаар нөгөө яг тэр халдвар аваад өнгөрн одоо нас барна эндэн гэдгээс илүүгээр халдвар авснаар тухайн хүний дархлаа муудснаар бусад хуучтэй өвчнүүд нь хүндрээд манад бол би юу зүгээр харамсалтай энэ хамаатныхаа хүмүүсийг бас алдсан. За тэрэн дээр бол ямар тохиолдол байсан бэ гэхээр нөгөө одоо тий шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй авч чадаагүй улмаас тэр хүн нас орсон. Тэр хүн ковидор биш. Ковидын халдвар авсан байсан. Одоо тийм байсан гэтэл нөгөө түргэн дуудаад ирэхгүй зүгээр биш тэ наамчин гайгүй шинж тэмдгэн зүгээр юм байна. Байлгачаа гэсээр байгаа тийм хүндрэл тохиолдол байсан. Хүний алдаа байсан. Тийм байна. Тэгэхээр бид нар бол одоо нөгөө хамаагүй одоо бүртгэлтэй аливаа бичлэг нөгөө тооцоо судалгаатай ковидын бол одоо дата үүссэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэс дараагийн халдвар гарах нь бол тодорхой. Тий. Гэтээ хэр бэлтгэлтэй байх вэ? Өмнөх алдаанаасаа хэрхэн суралцах вэ? Тэгээд мэдээж вакцин хийх шаардлагатай. Одоо яг нөгөө дайн тулаанаар төсөөлбөл ингээл нөгөө ковид дайсан ингээд нөгөө галын одоо юунд нь хязгаарт орж ирээг багт холоос шүрсээр хамаг шиг сумад уусгацсан юм шиг санагддээ шүү дээ Монгол улс. Монгол улсын тэмцэл нь. Яг одоо нөгөө
жинхэнэ дэгдэлт ихсэн чинь нөгөө хамаг төсөө мөсвний ер нь зарцуулаад төсөн дээр ковидын төсөө мөсөө идээд уугаад дууссан байсан л үү шүү дээ ер нь. Тэгээд бэлгэнд ирсэн тэр нөгөө хөдөө авчдаг тэр хуаран хайцсан бэ гэдэг бас сайн асуудал. Чехийн засгийн газраас илүүлэг хорон бэлгэлсэн байл шүү дээ. За сонирхолтой дугаар хэлээ мөн хатраа. За ингээд цаг хугацааны аялал нэвтрүүлгийн маань ээлж дугаар та бүгд төрглөө. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сувг, NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 дэлгүүрээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг сайн хүнсээр сайхан хамтаг урайтай хооллын компани Хүнсэн нэм эмэн хүнс байвал цогцолтой урайтай Хималая брендийн аль биесны дистрибьютор захиур төмөр компани байлаа. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Дараа уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.